Байдгийн тулгаралт буюу Бэйта шааны хэрэг явдал. Сталины даалгавраар Чой болсон Шинжааны хасаг босогчдод 1943 оны хавар тусламж үзүүлсний дараагаас энэ районы байдал нилээд ээдрээтэй боллоо. Босогчдын толгойлогч Оспан сайтар зэвсэглэж аваад өрөмжтөх Шин Шицайгийн засгийн эсрэг үхтлээ үзэлцэв. Өрөмчийн захиргааныхан Оспаны эсрэг хүчтэй давталгаан хийсний дүнд олон мянган хасгууд ухран хил давж Монголын нутагт орж ирлээ. 1944 оны 3 дугаар сард Шин Шицай зөвлөлтийн ерөнхий консулд эсэргүүцлээ илэрхийлж босогчдыг дэмжиж буйгаа зогсоогооч гэж шаардлаа. Хариуд нь ТАСС 4-р сарын 2-нд Улаанбаатарт мэдээлэл гаргаж Хятадын цэргүүд хасгуудыг Монголын хил рүү шахаж оруулсан тул бүгд найрамдах Монгол ард улсын цэргийн хүчин урдаас нь хөөж гаргасан болохыг тайлбарлажээ. Оспан өөрийн цэргүүдэд дагуулan мөн л уул хадаар хисүүжлэн бослогоо үргэлжлүүлжээ. Харин түүнийг цэргүүд нь орхин орхисоор тэрээр тунж цөөхөл үлдсэн байна. Захиргаагүй болсон орогдлуудын ихэнх нь хил орчмын дээрэмчид, ердийн тонуулчид болж хувирсан. Тэд бөөм цөөнөрөө Монголын хилийг нэвтэрч хилийн харуулыг довтлох, нутгийн гүн рүү орж айл хунар дээрэмдэх, адуу мал булаах ажлаар оролдох болжээ. Чухам ийм үед л Бэйта шааны хэрэг гэгддэг Байдаг богдын хавцах мөргөлдөөн болсон юм байна. Байдгийн нурууг хятадууд Бэйта шаан буюу хойд цамхаг гэж нэрлэдэг бол монголчууд Байтаг гэдэг нь баян орой гэсэн утгатай төрөг үг юм байна. 1946 оны 11 зүйл дэвслийн гэрээгээр Оспан нь Алтай мужийн амбан захирагчаар томилогдсон юм. Гэвч удалгүй эвслийн засаг тарж, харин тэрээр Гоминданы талд эргэлтгүй ороод тэндээс зэр зэвсгийн тусламж авах болжээ. Энэ хавийн бүхий л лалын шашинтныг генерал Хан Ювэн захирч байлаа. Оспан түүнд үнэнч зүтгэх болсон байна. Тэрээр лалын нутгийг умар тийш тэлэх сонирхолтой. Америкийн сэтгүүлч Док Барнт ярихдаа хилийн шугам Монгол руу 40 миль байх ёстой юм гэж ярьж байжээ. Ингээд түүний тушаалаар Дунгаан, Хасгийн зэрэг Оспанаар толгойлуулан Монголын хилд халджээ. 1946 оны 6 сараас 1947 оны 7 сар хүртэл 13 сарын турш тэд дээрэм тонуул хийжээ. 1947 оны 2 дугаар сард Оспаныхан Монголын хилээс хөөгдөн гарсны дараа Шинжааны гарнизоны захирагч Сун Силиан Оспанд туслах үүргийг генерал Ма Сижэнд өгчээ. 5 дугаар сарын 18-нд Оспан дахин Монголын хил нэвтэрч Монголын хилийн цэрэг 8 хүнийг олзолсон байна. Тэгэнгүүт ховдын цэргийн команд талаас монгол хэлээр бичсэн тулгын шаардах бичгийг Ма Сижэнд хөргүүлжээ. Энэ нь Байдаг богд нь бүгд найрамдах Монгол ард улсын нутаг мөн тул 48 цагийн дотор бүхий л цэргээ морь унааныхаа хамт манай нутгаас гарч явахыг шаардаж байна. Эс зөвшөөрсөн тохиолдолд мөргөлдөөний бүхий л хариуцлагыг Ма Сижэн хариуцах болно гэжээ. Ингээд 1947 оны 6 дугаар сарын 5-нд Монголын хилийн цэрэг Ма Сижэний хороо руу гиндүүлэн довтолжээ. Даруй зөвлөлтийн улаан таван хошуутай 5 онгоц нэмж ирэн бөмбөгдсөн байна. Бөмбөгтөлтөнд өртсөн нутаг албан ёсоор Хятадд хамаарч байлаа. Энэ үед ил тарвахтайг зөвлөлтүүд хяналтаан байлгаж байсан бөмбөгтөгч онгоцнууд тэндээс ниссэн юм бололтой. Ийхүү дээрэмчдэг Монголын хилээс хөөж гаргасан боловч цааш ахиж Хятадд хамаарах Байдаг богд ууланд хүрчээ. Байдаг богд нь дан ганц уул биш, бүхэл бүтэн нуруу юм л да. Байдаг богдын өмнөд хэсгийг Хятадууд өөрийн нутаг гэж үзэж байсан тул эрд давталгааныг Хятадын эсрэг халдлага гэж үзжээ. Ингээд Гоминданы засгийн газраас Байдаг богд руу Цинхай дах лалын цэргийн тусгай хороог эргээжээ. Ийхүү 1947 оны 7 дугаар сарын эхээр монголчуудад эзлэгдсэн газрыг эргүүлж авлаа. Монгол зөвлөлтийн хилийн халдлагыг Хятадын Москва дахь элчин сайд нь Кремльд эсэргүүцлийн нот гардуулав. Хариуд нь ТАСС радиогоор дамжуулан Шинжаан руу Монголын цэрэг халдсныг тайлбарласан ба үүнд зөвлөлтийн оролцоо огт байхгүй шүү гэж мэдэгдэж. Байдаг богдын мөргөлдөөнд Монгол цэргүүдээс олзолсон зөвлөлтийн цэргийн малгай, зөвлөлтийн газрын зургийг генерал Сун Америк нэгдсэн улсын элчин сайдад баримт тулган үзүүлсэн байна. Бээжинд суух Америк нэгдсэн улс элчин сайдын яамнаас Байдаг богдын мөргөлдөөнд гадаад Монгол нь зөвлөлтийн түрэмгийллийн зөвхөн нохоод барьдаг мод нь болсон гэж дүгнжээ. Харин Улаанбаатар Байдаг богдыг Монголын нутаг гэж мэдэгдэв. 1947 оны 6 дугаар сарын 15-нд бүгд найрамдах Монгол ард улсын гадаад явдлын яамнаас дараах мэдээллийг гаргажээ.
Монголын айрам зөвлөлтийн нисэх онгоцоор халахвчлан Хятадын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэх мэдээлэл нь шал худлаа юм. Байдаг богд уулс нь Хятадын биш, харин бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэр. Хятадын айрам бүгд найрамдах Монгол ард улсын хилийг давж хилээс 15 км гүнд буудаллан бэхлэлт ухаж эхэлсэн. Хятадын айрам өөрийнх нь нутаг дэвсгэрт орж ирснийг Монголын хил хамгаалах командлал мэдээд Хятадын айрмын командлагч руу хилэлцээний төлөөлөгчөд явуулж тэднийг цэргээ аргаж татахыг хүссэн байна. Хятадын командлагч олон улсын практикийг зөрчин шаардлага биелүүлэхээс татгалзжээ. Монголын хилчид Монголын хэд хэдэн онгоцоор халахвчлан Хятадын цэргийг эх орноосоо хөөн гаргасан юм. Монголын айрам Хятадын хилээр нэвтрээгүй. 6 дугаар сарын 9-нд Хятадын Хуарангийн газарт Монголын талын хилэлцээрт очсон хүмүүсийн цогцос олдсон. Монголын хилэлцээрчдийг эрүүдэн шүүж, гар хөлийг нь шатааж, гидсийг нь задалсан байв. Мөн нүдийг нь ухсан байв. Ийм байдалтайгаар хилэлцээ хийхээр очсон Монголын 4 хилчний цогцос олдсон. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар, Хятадын засгийн газарт ноцтой эсэргүүцэл илэрхийлж, алуурчныг хатуу шийтгэж, учруулсан хохирлыг барагдуулахыг Хятадын засгийн газраас шаардах эрхтэй. Үүнийг дагаад мөн таас дараах мэдээлэл гаргажээ. Зөвлөлтийн далбаа бүхий таних тэмдэгтэй онгоцууд Бэйтэ шааны мөргөлдөөнд оролцсон гэсэн Хятадын гадаад явдлын яамны мэдээлэл нь үнэнтэй огт нийцэхгүй өдөөн хатгалга юм. 11-р сард зөвлөлтийн гадаад явдлын сайд Громико Хятадууд Бэйтэ шаан дахь гадаад Монголын нутаг дэвсгэрт халтсан гэж Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн улс төрийн хороонд мэдэгджээ. Нэгэнт Хятадыг дэмжих болсон Оспаныг нэг мөсөн дарж авахын тулд зөвлөлтийн тагнуул тусгай комиссар Ли Жиханд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор монголчууд Хятадын хил рүү цөмөрчээ гэж үздэг. Мэдээж энэ нь зөвлөлтийн даалгавар юм. Хятадын тал гадаад Монголын 8 цэрэг 30 морь олзолсон бол бөмбөгтөлтөнд Хятадын 2 цэрэг амир сэджээ гэсэн албан мэдээнд дурдсан нь бий. Маргаан хэсэг өрнөж Хятадын батлан хамгаалахын төлөөлөгч гадаад Монголын цэргүүд манай нутгийн Бэйтэ шаан уулыг эзэллээ гэж мэдэгджээ. Улмаар асуудал Нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд хүртэл яригдж, монголчууд түүхийн турш гадагш дүрмгийлэл үйлдсээр ирсний нэг баталгаа бол Бэйтэ шааны мөргөлдөөн гэж мэдэгдсэн. Гэхдээ Бэйтэ шааны хэрэг нь их гүрнүүдийн хоорондох сөргөлдөөнд жижиг үндэстнүүд золиослогддгийн ердөө нэг жишээ юм. Уул хэрэг явдал гарах болсон шалтгааны тухай шалгагдаагүй боловч том магадлалтай нэг тайлбар байдаг юм. 1945-аас 46 онд Бэйтэ шаан уулын орчмоор айхтар зуд болсон тул оршин суугч нүүдэлчин голдуу хасгууд Монголын ховдын булган орчимд нүүдэллэн ирж өвөлжжээ. Хилд давж орж ирсэн хасаг малчдыг зөвлөлтийн онгоцнууд араас нь нэлдэж, энгийн номхон иргэдийг хэдэн зуугаар нь сүдгэжээ. Тэднийг эргэж хил нэвтрүүлэхгүй хийгээд араас нь очиж бөмбөгдөх тушаалыг Чойвалсангаар дамжин Сталинаас гарсан байна. Учир нь Оспан өөрийн цэрэгт байсан зөвлөлтийн тагнуул Абай Хасимовыг илчлэн буудан алжээ. Сталин үүнд нь Оспанд ихэд хонзгонсон юм байна. Үүнээс хойш Чойвалсан Оспаныг амьдаар нь баривчлуулахаар хэд хэдэн удаа тагнуул дуршуул илгээж байсан боловч нэг нь ч бүтээгүй юм. Яалтын гэрээ Монголын одоо байгаа статус квог нь зөвшөөрсөн бол зөвлөлт Хятадын гэрээгээр Монгол улсыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрчээ. Гэтэл энэхүү одоогийн хил гэдэг нь демаркац тогтоогүй учраас нэлээд бодлоонтой асуудал байв. Бодлоонтой цэгийн нэг нь Бэйтэ шаан байлаа. Уул нь хил гарч орох дээрэмчин болон нүүдэлчин хасгийг зохицуулах үүднээс хилийн энэ цэг гинэт анхаарал татсан юм. Гэвч монголчуудад байдаг богдод зарчмын асуудал байсан бол Хятадуудад Бэйтэ шаан монголчуудын дараагийн өнгөлзөлгөөс сэргийлэх хэрэг байв. Учир нь 1915 оны Хяактын гэрээгээр Урайнхайн 7 хошууны ихэнх буюу Алтай чанддахыг гадаад Монголын нутгаас хасч тооцжээ. Гадаад Монголын зүгээс Шинжааны удирдлагад хандан Алтай хязгаарыг Монголд эргүүлж өгөхийг аль 1924 оноос шаардсаар байсан. Алтай тойргийг 1907 оны шин засгийн бодлогын үеэр ховдын тойргоос салгаж шинээр байгуулсан юм. Тойргийн амбанаар Парт Ванг тавьсан. Харин тэр нь хүрээнийхэнтэй түнжин муу нэгэн байлаа. 1913 оны Орос Хятадын тунхаглал, 1915 оны 3 улсын гэрээгээр Алтай тойргийг ховдоос гадуур байхаар шийдсэн юм. Үүнийг 1919 онд Сью Шүжэн Монголд орж ирэхдээ дефакто болгосон. Үүнээс ч болоод шар сүмийн маргаан байнга ургилжилж байлаа. 1924 оны 5 дугаар сарын 20-нд шар сүмийн захирагч Ли Чүнсид Монголын засгийн газар явуулсан албан загталтаа
Манай Монгол Алтай уран хойчуудад тусгай аймаг байгуулсан байхад танай Хятадын засгийн газар Алтай мужид суух монголчуудын эрх ашгийг хөсөрдүүлж Шинжаанд дур мэдэн нийлүүлсэн. Алтайн тойргийг булан авч өөрийн болгох нь Хятадын агваг хувьсгалын үзэл санаанд тохирохгүй гэд Ли Чүнсийг Алтайгаас гарч явахыг сануулсан байна. Монголчууд энэ хуваалтанд сэтгэл дундуур байсан тул Бэйтэ-шааныг авбал дараагийн ээлжинд Алтай чанд руу довтлоно гэж хятадууд айсан юм байж. Нэгэнт Улаанбаатарт Хятадын элчин сайдын яам үгүй тул хоёр тал Москвад маргалдан элчин сайдууд 10 гаруй эсэргүүцлийн нот бичиг солилцжээ. Хятадууд үүгээр зогссонгүй Монголын төрөмгийллийн тухай нүүбэд гомдол гаргасан аж. Хожим Маогийн улаан хятад буй болсны дараач Бэйтэ-шааны маргаан үргэлжилсээр байв. 1950 оны дундуур энд дахин буун дунгарч хоёр талаас будалдсан хүний ам хохирч байсан байдаг. Дараа нь хоёр талаас өөрийн хил гэж үзсэн газараа хүмүүс оруулж суурьшуулах, хадлан авах, геологийн хайгуул хийх зэргээр тайван байдлаар олон жил толхилцжээ. Эцэст нь 1962 онд Монгол Хятад хоёр демаркац хийж хидэ тогтоохдоо маргалдсан газараа хувааж авснаар асуудал нэг мөсөн цэгцэрсэн түүхтэй юм.